39 настай оюун эрдэнэ 9 сартаагаас 10 нас хүртэлх 4 хүүхэд ээжээ. Тэрээр бага огноо 1 сар гарантай байхад нь хөхний хорт хавдрын 4-р шатанд онцлогдож, үүнээс хойш хавдартайгаа тэмцэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 50 сая гаруй төгрөгийг эмчилгээнд зарцуулж, гэр бүлийнхээ хүрээнд санхүүгийн нөөцөө шахсан учраас оюун эрдэнэ сайхан сэтгэлд Монгол түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хүслээ. Оюун эрдэнэ төрөөд хөхн өвдөхөд уурагны загнарал гэж бодон сар гараа явжээ. Харин нэг эмч хавдар байж магадгүй гэснээр шинжилгээ өгч хавдартайгаа мэдсэн байна. Тэрээр хавдар судлалын үндэсний төвд 5 удаа хийм тарианд орсон ч эмчилгээ нь үр дүнгүй байж, харин хөх хотод үзүүлэхэд нэг байсан хавдар нь 3 болж хэмжээнд томорсон байв. Ингээд хөх хотод 3 удаагийн хийм тариа хийлгэсэн нь үр дүнгээ өгч 5.5 см байсан хавдар нь 2.8 см болж буурсан байна. Цаашид дахин хийм эмчилгээ хийлгэх болон хагалгаанд ороход 160 сая төгрөг шаардлагатай байгаамаа. Би маань ингэж өвдөж байгаа ч гэсэн энэ бол төр зурх юм. Оюун санаа бодлоороо би бол ялагдаж болохгүй. Өвчт авах хэрэгтэй. Мэдээж оюун санаа бодол нь өвчтөй байхсгүй, уруудаараа байж болохгүй. Би хүүхэд дээрээ эрүүл болоод очих хэрэгтэй. Урд хөхөд тэгж үзье. Тэгэл тэрнээс хойш ер нь бага уналтанд орох хичээгээд тэгэл хүүхдэд харахаар чинь нөгөө шаналсан нөгөө өвдсөн бие чинь сэргээл тамир байгаад тэгэл тэр бүхий одоо югааралт авч яанда энэ хугацаанд. Анх хавдартайгаа сонсоод хүүхдүүдээ хэрхэх бол гэж бодохоор түүнд тэнгэр хөмөрчихсөн мэт хэцүү байжээ. Харин одоо бага охиноос нь бусд нь ээжийнхээ өвчнийг мэддэг тул гэр бүлээрээ хавдрыг даван туулж байна. Огт нь өдөр бүр бурхнаас ээжигээ эдгэж өгөхийг хүсдэг байна. Бурхнаас ээжийг хордын эдгээсээ манай ээж минь эрүүлэнхээ айлгаж хайрлаа гэж бурхнаас гуйдаг. Ээж нь хөвдөж гинөө ямар вэ? За өвдөд амар их өвдөж байгаа. Ээж нь өвдөж чамд хэцүү байдгүй. Ээжтэй нэг яаж тусах? Гэрийн зэвлээд. Манай тэгээд угаас ангид нуудаг. Оюун эрдэнэ эмчилгээний зардлаа хэмнэхийн тулд хөх хот руу байнга газраар явж байгаа. Мөн эмчилгээндээ орсны дараагаар хордлого өгч 10 орчим хоног хэвтэрт байдаг тул гэр бүлийн хүн нь эхнэрээ асрах, хүүхдүүдээ харах гээд ажил хийх боломжгүй. Гэсэн ч эдийн засагч мэргэжилтэй тул гэрээр цагийн ажил хийж байгаа юм байна. Түрээсийн байранд байгаа. Тэгэл яг цагийн ажлыг л олсон юмуд нэг түрээс хоолнд талуудаа яг таарч байна л да. Эмчилгээнд бас яг олигтой сайн илүү гараад үр дүнтэй яаж хүрэхгүй болчихлоо. Тэгэл ард хүмүүс. Монголынхоо сайхан сэтгэлд бүх ард түмнээсээ 4 хүүхэдтэй минь нэлэг бүтэн амьдрахад минь туслаач. Сайхан сэтгэлийн гараа сунгаач. Мэдээж би эрүүл болоод энгийн болоод ажил төрлөө хийгээд үр хүүхдээ өсгөөд сайхан сэтгэлийн хариуд ажил хөдөлмөрөөрөө үр хүүхдээ сайн өсгөж хариу барьнаа. Тэгээд та бүхэн надад туслаач гэж хэлмээр байна. Оюун эрдэнэ санхүүгийн асуудлаа шийдэж чадвал эмчлэгдэх бүрэн боломжтой. Иймээс амьдралын төлөө, хүүхдүүдийнхээ төлөө өдөр бүр хавдартайгаа зоригтойгоор тэмцэж байна. Хэрв та түүнд туслахыг хүсвэл 99 55 41 7 дугаарыг утсаар холбоо барихаас гадна Хаан банкны 19554 53 39 38 дансаар чин сэтгэлийн хандваа өгөх боломжтой. Таны өгсөн жижиг тусч түүнд түүний гэр бүлд амьдрах итгэл найдвар өгөх юм а.